Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэндээ дархлаа дэмжих нэг жор зааж өгье. Энэ жорнд юу ордог вэ гэхлээр цагаангаа би хэдий арилгаад бэлдсэн байгаа. Энд та бүхэнд мэдгүй хүмүүст цагаангаа яаж арилгахыг харуулах гээд ингээд таалт байлгацсан байгаа. Тэгээд лимон ийм цэвэр зүгийн бол ордог байгаа. За тэгээд би түр харуулъя. Цагаангааны хальсыг авах хэрэгтэй. Цагаангааны хальсыг ингээд жоохон хурцтай үзүүртэй халбаар ингээд арилгачдаг. Маш онхой арилгачдаг. Тэгээд би бас дараа та бүхэнд куркума гэж байдаг тийм. Бас ийм цагаангаатай адилхан юм үндэс ногоо гэж ярьдаг. Тэрний бас жорыг дараагийн удаа оруулж болно. Сонирхол энэ байна. Куркума гэж яг өөрөө манайхан нунтаг хэлбэрээр нэг мэддэг. Куркума гэж яг өөрөөрөө бол ийм ургамал байдаг. Тэгээд энэ бол куркумагийн ач тусыг бол манайхан одоо сүүлийн үед их сайн мэддэг болсон байлээ. Куркумагаар янз бүрийн өвчин итгээсэн гэсэн маш их зүйл сонсч байсан туршлагууд байдаг. Тэгээд би куркуматай одоо талхан дээр тавьж идэх. Талхан дээр тавьж идэж болох тийм жор та бүхэн дараа зааж өгье. За би одоо арилгаа боловсруулаа. Эднэрийгээ жижигхэн хэрчээд миксертэй зүгийн балтайгаа хойлоод тэгээд таглаатай шилэн тэгээд болцдог бүргчэнд. Тэгээд нөгөө лимон ч өөрөө угаасаа хадгалах зүйлс буцааг уртцдаг учраас ер нь бол сар хэрэн бүргчэнд хадгалж болно. Тэгээ энийгээ өглөө орой өдөр өөрсдийнхөө боломжоор ер нь бол өдөрт 3 удаа хэрэглүүл сайн. Гэхдээ ажилдаа явждаг ч юм уу тий өөрсдийнх нь боломж нь болдгоо бол өглөө оройд хэрэглээд иж болно. Би бол өглөө 3 аяг ус уучаад дараас нь энийг надад нэг жижиг цайны албаг багтаад идэг, нэг том болны албаар би бол нэг уучдаг. Энийг бас хүүхдүүдтэй өгөөд одоо сургацсан байгаа. Хүүхдүүд жоохон цагаангаа хэрглэж халуун төрлийн зүйл хэргэлж сураагүй хүүхдүүдэд жоохон устай хойлоод шингэлцдэг. Тэгээ манай хоёр хүүхд бол одоо маш сайн ууж байгаа. Дуртай. Тэгээд одоо энэ коронавирус гэдэг таниад хүмүүний үед бол маш сайн дархлаа дэмжинэ. Тэгээд ер нь бол цагаангаа, лимон, зүгийн болны ач тусыг та бүхэн мэдж байгаа. Хэрвээ үүний талаар тусгай бичлэг оруулахыг тусгай мэдээлэл авахыг хүсвэл би тусгай бичлэг хийж болно. За би энийг угаачаад ирье. Тэгээд эднэрийг хэрчээд миксер гэдэг нэг пүгэ штаб гэж үүдэг тийм. Энэгээр ингээд жижиглээд хийчдэг. Тэгээд ер нь бол биений ихний бэлдсэн юм бол дуусч байна л да. Тийм учраас би дараагийнхаа хийж. Энэ болохоор нөгөө нэг куркума гэдэг бэлдсэн миний талхан дээр тавьж иддэг. Нухш маань юм байна. Сонирхолтой гадын харуулсан. Тавьчлаа. За тэгээд би яг орох хэмжээгийн ер нь юу орохын доор бичээд үлдээ. Та бүхэн хийгээд туршаад үзээрэй. Гол нь үзээд өнгөрөх биш, өөртөө хийгээд туршаад үзээрэй. Тэгвэл та бүхэн үнэхээр энэ бичлэгийг үзсэн цагаа юунд зориулснаа мэдрэх болно. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл баяртай.